Алсын алсад зэрэглээ тунуурсан говь нутгийг хөлөг онгоц тэмээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголчуудад зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд хэцүү үед говийн тэмээ үнгүйдэх үе бишгүй тохиолдсон. Говь нутгийг тэмээгүйгээр төсөөлөх юм бол эзэнгүй айлтай адил юм. Харин зөв бодлого, зөв санаа, нутаг орноо гэх чин сэтгэл, оюуны хүчээр Монгол улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ санаачилсан олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжснээр өнгөрсөн оны мал толгоор Өмнөг аймгийн тэмээ 118 мянгад хүрсэн юм. Монголын нийт тэмээний 3/1-ийг Өмнөг аймгийн тэмээ бүрдүүлж байна. оны ихэнх үед бол бас манай нутгийнхан энэ тэмээ ховорж байгаа үед маш их харамсаж эмгэндэг байсан. Хамгийн том нийгмийн асуудал тэр болж байна. Ямар нэг өөртөө нэг дутуу мөчөг амьдарч байсан ч гэсэн тэмээ маань хорогдож байна. Тэмээг маань энэ зил 130 машин дээр өвсний боотол гэдэг нэг төмөр уцаад тэргээр галд ортлон чивчэртэн доош нь даруучаад ингээд хуушурны мах зарж байна. Хэмтэл асуудал ярьж тэмээгээл яаж өсөхгүй хайлуу гэдэг ярьдаг байсан. Тэр үед ингээд бас л орон нутгийн асуудал энэ тэмээний говийн асуудал учраас нөгөө нэг тэмээнд ботгонд мөнгө өгнө, ботгоны мөнгө гэж та сонсч байсан уу? Ботгонд мөнгө өгдөөс төрсөн бот болгонд мөнгө өгдөг байсан. За сүүлийн 6-7 жилийн хугацаанд бол тэмээгээ өсгөх, тэмээ өсгөж байгаа айл иргэдэд урамшуулах чиглэлээр орон нутгаас олон бодлого явуулж ирсэн. За улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ гишүүн бол ботгонд мөнгө олгож эхэлсэн. За тэмээ хамгаалах сан 2004 онд Бат Эрдэнэ гишүүний санаачлагаар анх байгуулагдсан. Тэгээд тэр цагаас хойш тэр цагт бол тэмээний тоотлогоо хорогдсон, тэмээний үнцэн, тэмээний үнэлэмж муу байсан. Тэгээд тэмээ хамгаалах сан байгуулагдаж төрсөн ботго болгонд ботгоны мөнгө өгж эхэлсэн байгаа. Тэгээд энэ урамшуулал бол шинээр төрсөн ботго болгонд өгсөн энэ урамшуулал бол тэмээчдэд маань тэмээгээ өсгөх, тэмээн соёлоо улам хөгжүүлэх маш их урам зориг өгсөн гэж ингэж үздэг. Тэгээ манай малчид, тэмээчд маань бид нар ингээд тэмээгээ ингээд яхад тэмээгээ ингээд хайрлаж гомдохгүй ингээд яхад энэ хүү ингээд зайлвал төрсөн ботго болгонд мөнгө өгдөг хамаа гэдэг нь өөрөө манай тэмээчдэд, малчдад, нийт өмнө овчууд маш сайхан тэмнэг дохио өгсөн. Тэгээд хамгийн олон ботго бойжуулсан үнд мөнгөн ботго гэдэг хөрхөн ботго өгдөг байсан сум болгонд. Тэр нь их айлууд харагддаг. Бид тэрийг хараад их баярлалдаг. За хамгийн олон тэмээтэй хамбог цумандаа бас 3-4 хэлжилүү тийм нэг мөнгөн буур хийж өгөөд тэргээд. Тэгээ ийм юм нөөрөө бас бид нар бие биенээ дэмжсэн ингээд нөхсөн бодлого нөөрөө ямарваа нэгэн тухайн орон нутагт зайлшгүй шаардлагатай хийгдэх хамгаалах ажлуудыг хийж явдаг тийм л юм байт юм байлээ. Таван твд нэн ховор хоёр бүхтэй тэмээгийн өмнө говьчууд дэлхийн дээд амжилт Генст өнгөрсөн 3 дугаар сард бүртгүүлж гайхалтай түүхийг бүрдүүлсэн юм. Энэ ажилд олон хүний хүч хөдөлмөр орсон. Монгол тэмээг дэлхийн дээд амжилт бүртгүүлэх Монгол тэмээ 999 арга хэмжээний үеэр говийн тэмээчдийн зөвлөгөөн Өмнөг аймгийн төв 70 задга дотноо болсон юм. Манай залуучууд тэмээгийг хөсгөх хэрэгтэй байна. Ботго тормоо сайн унлаг эдлэгийг сайн сурах хэрэгтэй байна. Ийм л ажил хэрэгтэй байна да. Унлаг эдлэгийг сайн оруулах хэрэгтэй байна. Тэмээ том боловч ялаагүй бага юмар хоололдог. Усны асуудал манай говь нутагт маш хэцүү. Орчин цагт бол дандаа гүний худаг болдог болсон. Гүний худгийг бид нар гараар хийхгүй дандаа бензин тасардаг, насоос, мотор энэ дэргийн юмэр малчдын тэмээний услага бүх ажиллагаа ингэж л явагдана. 100 тэмээний нэг тоон гарын ноос гардыг тэгэл сүү сайлын бол ерөөсөө уухгүй те тэгэл чадал хурцээл хар өрөөр усаал орой шүндэж унтаал тэгэл тэрнийхээ л хүчинд л бас нэг өр бахтай шиг л явж байгаа болов л гэж боддоо шүү дээ. Манай говьч ус ховортой, ургамал нь тачир, ган дуу гол дуу байдаг.
энэ мөнгөд тэр тэмээг одоо эцээхгүй тарган садгалан байлгаж үр төлгийн авч ноос үсгийн ашигла сүв шайлын өндөр ашиглаж байна гэдэг бол бас л хөөрхөн мэдлэг одоо бага наснаас би 4-5 настайгаас эхэлж малалж ирсэн. Энэний юм л одоо гавья аав ээжийн минь одоо гавьяал энэ байхаа гэж би бодож явдаг юм. Манай аймагт мал аж ахуйн салбар амжилттай хөгжиж сүүлийн жилүүдэд мал сүрэг 5 төрөл дээрээ өсч 2015 онд Өмнөгов аймгийн малчид 85 жилийнхаа түүхэнд хамгийн их буюу 2 сая 55 мянга тоолуулсан төдийгүй говь нутгийн бахархал ханы хэцийн хөрөн галбын говийн улаан тэмээний үүдийн угсааг баталгаажуулж чадсан сайхан жил байлаа. Түүнчлэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд Өмнөгов аймгаас гавьяат малчин 1, улсын сайн малчин 20, аймгийн сайн малчин 67 шинээр тодорч аймгийн хэмжээнд 200 гаруй мянгат малчинтай болсноос гадна 120 гаруй малчид ажил хөдөлмөрөө төрдөө өнлүүлж төрийн дээд одон медалаар шагнагдсан байна. Мал малчин 2 Монгол улсыг олон 100 жил авч явна. Одоо ч авч яваа юм. Эх орон телевиз үзэж байгаа үзэгчдэд Баян сумынхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ гишүүн маань санаачлаад сайхан том малчтын зөвлөгөө болж байна. Тэгээд нийтдээ бол одоо 300 орчим малцсан энэ зөвлөгөөнд оролцож байна. За өнөөдөр манай сумаас нийтдээ 20 малчин оролцож байгаа. Тэгээд нэгдэл нийгэмд олон жил одоо мал маллсан жи хорлоогоо хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одон за Чойнхрын цэвэр уламгаа алтан гадас одонгоор ийм сайхан арга хэмжээнүүд болж байна. Тэгээд энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нийт хүмүүстээ Баян очуудынхаа нэрийн өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Бид ч одоо говьшинх нутгийн гол иргэд байна. Тэгээд өнөөдөр энэ малчтын зөвлөгөөн болж энэ зөвлөгөөнд төрийн том чагнал гардаж авсандаа баяртай байна. Малчид бид олон түмнийг ийм сайхан хурал чуулган болж одоо сэтгэгдэл маш өндөр байна. Олон малчтаа шагнаж байна, урамшуулж байна, залуу малчтаа урамшуулж байна. Их баярлалаа хүм. Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ болон сум засаг захиргаа малчид бид бүгдийн төлөө ажил хийж байгаад биднээс үнэхээр их баярлж байна. Өмнөговчууд бидний зөв бодлого, эв нэгдэл, хамтын ажиллагаа, нүүр их хөдөлмөрийн үр дүнд өс төрсөн нутаг минь өдрөөс өдөр цэцгэлэн хөгжиж Монгол улсдаа хөгжил цэцгэлдээр хамтын ажиллагаа эв нэгдэлээр малдайч аймаг болж чадж байна. Үүний нэг жишээ бол үндэсний их баяр наадмын босгон дээр Өмнөгов аймаг Монгол улсын ерөнхий нэгжийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонгоор шагнагдахаар болсон явдал юм а. Манай аймгийн малчид маань мал сүргийн 5 төрөл дээр нь өсгөн 2015 оны хагас жилийн мал толгойн дүнгээр малын тоо 2.3 сая төрж урд урдынхаа илүү их баялаг бүтээж чадсан бөгөөд өнөө жил та бүхний дундаас аймгийн сайн малчин 17, улсын сайн малчин 3 тодорч аймгийн хэмжээнд 43 малчин шинээр 1000 малчин болж 184 мянгат малчинтай болж олон малчид маань төрийн дээд одон медалаар шагнагдаж төр ард түмэндээ хөдөлмөр зүтгэлээ өнлүүлсэн гээд та бүхнийхэн олон сайхан амжилтаар бахархаж байна. Энэ нутгаас минь нүүрс алт зэсийн зүүдэг биш. Энэ нутгаас минь малын сайхан шилдэг үүлдрүүдийг сонирхдаг, авахдаг, говьшахын хурдан онгуудыг авахдаг болно гэдэгт би гүнээ итгэлтэй байд юм а. Хамгийн гол нь бид альва зүйлийн шийдлийг бусдаас харж ордож суух биш. Бие биедээ төшиг болон хамтран ажиллах замаар шийдэг болох нь өнөөдөр тулгымцсан асуудал юм а. Саагалт дайлын санаа нэг гэсэн бидний үг дээдсийн уламжлалт гайхамшигтай гүн ухаан бий. Энэ бүхэн энэм зарчмаар мал аж ахуй амьдрал авч ирсэн ард түмэн. Бид нар фермерийн аж ахуй гэж гадны технологи шүтэх биш. Саагалт дайлууд нэг нэгээ нөхөн хамтран ажиллаж эрдэнэцэн мал аж ахуй хөгжүүлэх бидэнд таарсан технологи мал аж ахуйн шинжлэх ухаан бидэнд байгаа. Малчид та бүхэн маань мал таях зүйл үгүй гэж хэлдэг. Тэгвэл малаас гарах үрхийл чимийг мөнгө болгодог тэр арга ухаанд суралцаж баг сумаараа саагалтаараа нэгдэж хамтраад мал аж ахуйн бизнес маркетингийн төлөвлөгөөг гарган малчин бизнес эрхлэгчийн ажлыг хослуулан
уламжлалт мал аж ахуйн илүү сайнаар хөгжүүлж өөрсдийнхөө амжиргааг дээшлүүлэх болцоо байгаа. Улаанбаатар хотод Монгол улсын сайн малчдын зөвлөгөөн болж Монгол улсын их хурлын гишүүн Дастенберлийн Батэрдэн нутгийн малчтан хүлээн авч уулзаж санал бодлоо солилцсон цаашид хэрхэн яаж хамтран ажиллах талаар зөвлөлдсөн юм. Малчин бид ч одоо нэг 3 дугаар ангийн хүүхэдтэй бол нэг 7 хоногийн өмнө очиж авчдаг. 9 дугаар ангийн хүүхэдтэй бол бас нэг бас 7 хоногийн өмнө очиж авчдаг. Бас цуглахт нь бас нэг тэгээд бас 7 хоногийн зөөрөөд өгдөг. Энэ нэг жигд байлгамаар байна. Сургуулийн хүүхдийн насны асуудал дээр баян бас яриа өөрөө болж байдаг. Одоо чинь 6 настайгаас хүүхэд аваа явчихаар 6 настай жижиг хүүхдээ дагаад ээж нь аав нь ордог. Аав нь одоо сумын төв дээр бас ганцаараа хүүхдтэйгээ очихороо архит арсанд ороод бас нийгмийн асуудал, гэр бүлийн асуудал хүндэрдэг гэдгийг бол бид нар байнга л ярьж байдаг. А гэхдээ нөгөө 6 настайгаас хүүхд сургуульд орж байгаа тохиолдолд бусад бүх одоо хүүхдүүд 6-таа орчдөг. Манай малчтын маань хүүхдүүд 6-таа орохгүй хоцорчих юм бол бид нар бас боловсролын асуудал, манай хүүхдүүдийн маань асуудал дээр бас тийм бас нэг жоохон хосрогдол үүсгэх байгаа асуудал байдаг. Уул уурхай хөгжиж байгаа манай цогццын сумын хувьд бол залуучууд ер нь уул уурхай ажилд ороод ерөөсөө энэ малчтын халаа ерөөсөө залуу малчтыг бэлдэх асуудал ер нь бол энэ улсын хэмжээнд бол ерөөсөө малчтыг дэмжих нь боловсролын бодлого, эрүүл мэндийн бодлого түүнээс ерөөсөө малчтад хүрэхгүй байгаа. Улс орныг одоо бүтээн байгуулахад нүүр их хөдөлмөрөөр юу яаж байгаа баялагийг бүтээж байгаа улсууд бол малчд байдаг. Одоо мах үйлдвэрлэх үйлдвэр тэгээд одоо аливаа нэг бүтээгдэхүүнийг эцсийн шатанд гаргаж явж аливаа юм чи ашигтай болдог. Тийм учраас ерөөсөө махыг боловсруулад гадагш нь гаргадаг, ангилдаг. Тэгээд одоо амьдаар нь ч гэсэн гарах одоо ямар гарц байдیں۔ Тэрнийг ерөөсөө маш их дэмжиж өгөх шаардлагатай байдаг. Хаашаа мах бэлтгэлийн асуудал. Түүхийд үнд оруулах асуудал дээр бол бид нар бол бүр цогцлбороор нэгдсэн тийм бодлого гаргах хэрэгтэй юм гэж бодож байгаа. Энэ дээр мэдээж та нар мянгат малч та бүхний санал бодол хамгийн чухал. Би нэг хувь хүний хувьд бол монголчууд хүнээс юм хаях гэдэг биш. Өөрөөсөө өөрийнхөө хийх одоо итгэл үнэмшил хүч чадалтаа өөртөө итгэсэн энэ өөрөө Монголыг өдий зэрэгтэй байлгадаг. Цаашдаа өдий зэрэгтэй бас түүхэн дахиж босгож ирж хөгжүүлэх тийм хэмжээний энерги хүч байгаа байхаа гэж боддتي. Тиймээс би одоо өмнө говьчууд маань бусад аймагуудыг бодвол амжиргааны төвшин бол өөр байгаа. Энэ зөвхөн тэр уул уурхай баялгаас хамааралтай биш. Өмнө говьчуудын маань хөдөлмөрч энэ чанарт гол нь орж байдаг. Хөдөө орон нутагт энэ мал аж ахуйг авч явж байгаа хүмүүсийн манлайлагч нь авч явж байгаа гол хүмүүс нь бол та нар. Тэгэхээр цаашдаа бид нар энэ тулгараад гарч ирж байгаа асуудлуудыг бид нар хамтдаа ингээд мянгат малчдууд маань гол одоо тэргүүлэгч та бүхэн бид бүхэн гэж цуглаж байгаад энэ асуудлуудыг шийдэх ёстой. Мянгаас дээш нөгөө мянгат малчтай хүмүүс маань мал төллөөд дахиад 7-800 төл нэмэгдээд явахаар тэрийг бид нар борлуулж чадахгүй учраас төлөлтийн асуудлуудыг ямар нэгэн байдлаар зохицуулаад баг төлөлт хийгээд. Тэгэх юм бол бид нар дахиад төлөх юм бол хэдүүлээ яаж зохицуулах вэ? За нэгдэж нийлээд хоршоо байгуулаад тэргээрээ бид нар мах бэлтгэлийн одоо агентлаг боловсруулах үйлдвэрүүд хийж болж байна. Одоо би номгон дээр бол бас энэ асуудал дээр нэлээд анхаардаг ярьдیں۔ Номгон бол өөрөө хамгийн олон ямаатай. Энэ ямааных нь өөрөө ноолуур нь нийт нэг 2-3 тэрбум төгрөгийн одоо хоримтлыг бий болгодог. Энээс нь бол гол үр ашгийг нь болохоор чэнж төртөд байдаг болохоос биш. Малчд маань энэ болохгүй байх, тэр болохгүй байх гэж бид өгөө явуулдаг байхгүй юу? Тэгэхээр яагаад мянгат малчд эхлээд номгоны мянгат малчд эхэлж уулзаад цуглаад өөрөөсөө ноос боловсруулах үйлдвэр эхлээ тавьж болдгоо юм. Яагаад Хамбогдын тэмээчд маань тэмээний ноос угаах үйлдвэр байгуулж болдгоо юм. Номгоных маань яагаад ноолорын үйлдвэр байгуулж болдгоо юм. Энэ мянгат малчдууд маань цөмөрөө нийлээд энэ одоо бүс нутгийнхаа төвдөө баруун сумдууд нь одоо хаана байх вэ? Зүүн сумдууд нь хаана байх вэ? Нэгж нийлээд эсвэл аймаг төв дээр байх вэ? Яагаад хэвдүүлээ
мах боловсруулах үйлдвэр, мах бэлтгэлийн цехүүдийг байгуулж болдгоо юм. Тэр энэ малчтын маань төлөөлөл одоо тэргуунд явж байгаа энэ мянгат малчтал хийхгүй бол өөрхийг хийхвтэй. Өнгөрч байгаа сонгуулийн 4 жилийн хугацаанд Монгол Улсын их хурл засгийн газрын хэмжээнд Монголын малчтаан дэмжсэн олон хөтөлбөрийг баталсан юм. Үүнд Өмнөг аймгийн малчтч мөн хамрагдаж байгаа. Малчдын нийгмийн даатгалыг шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулж малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийн хугацааг 1 жил 2 сараар тооцож байхаар шийдвэрлсэн юм. 2015 оны байдлаар 60,374 малчин тэтгэвэр тогтоолгож дунджаар 23 жил ажиллаж 231 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Мөн малчдын зээлийн хүүг бууруулсан. Малчид үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэйч бэлэн мөнгөгүй иргэдийг засгийн газраас дэмжиж жилийн 30% хүүтэй байсан малчны зээлийг жилийн 10%, сарын 2.5% хүүг 0.8% болгон бууруулсан байна. Сайн малчин хөтөлбөрч амжилттай хэрэгжиж эхэлсэн. Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж үр ашгийг сайжруулж малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор сайн малчин хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн чанар ашиг шимийг дээшлүүлэх дэвшилт технологиг нэвтрүүлэх зорилгоор мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж дэд хөтөлбөрийг баталж малчид мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах зорилгоор авах жилийн зээлийн хүүг 10% хүүтэйгээр олгохоор тусгасан байна.